байна уу? Та бүхэндээ өдрийн мэнд. За би яг одоо та бүхэндээ дараагийн нэгэн мэдээлэл хүргэх гэж байна. За тэр нь юу вэ гэхээр Binance-ийн бирж дээр US биш олон улсын долларын данснаас яаж орлого хийх вэ гэдэг тухай. За картаар дамжуулаад хэрхэн орлого хийх вэ гэдэг тухай товчхон хүргэнэ. За бид нар Binance руу нэвтрээд оронгууд Home гэдэг дэс байгаа. За Home дээрээ дараад Credit Debit Card гэдэг рүү ороод за энэ дээр Boost юм уу USDT тэрийг сонгоод за энэ хоёрыг сонгож орлогоо хийчээд дараа нь одоо Ethereum ч юм уу Bitcoin аль нэгийг сонгоод худалдаж авах ч юм уу тэр үйлдэлийг хийвэл арай шимтгэл багтай байдаг гэдгийг хэлээ. За USDT тэрээ сонгоно. Сонгонгууд энэ дээр хэдэн одоо долларын данснаас татах юм гэдгээ та бүхэн бичнэ гэсэн үг. За хамгийн багадаа бол 15 байна. 15 доллараас дээшээгээ орлого хийж болно гэсэн үг. Ер нь та бүхэн ингээ ажиглаад байвал бүх л биржийн одоо зарлага, орлого за бүх юм нь бол дээд доод гэсэн лимит байгаа. Доод лимитэндээ хүрэхгүй бол зарлага гарахгүй ч юм уу тийм зүйлүүдийг бас маш сайн ажиглаж байгаарай. За ингээд үндсэн дүнгээ хийгээд дарахаар за энэ дээр бол яг би нөгөө карта өмнө холбоцсон учраас та бүхэн ингээ харагдчихэв. Шууд картны мэдээлэл харагдаад байгаа. Гэтэл анх карта холбох гэж байгаа хүмүүс бол ямар үйлдэлүүд харагддаг вэ гэдгийг би зураг хэлбэрээр та бүхэнд харуулъя. За ингээд та бүхэн эндээс нэг юм бас ажиглаарай. Би сая $500 гэдэг бишээ 500 USD буюу доллар гэх хийнгүүд нөгөө цаана буюу тэрийг Binance дээр орж ирэх одоо тэгээ эцсийн байдлаар receive буюу орж ирэх таны хүлээж авах одоо хэмжээ бол 487. За энэ дунд бол шимтгэл дээрээс нь USDT төр доллар хоёрын одоо хоорондоо харьцах тий ханшийн зөрүү гэсэн ийм шимтгэлүүд хасагдаад та одоо Монголд байгаа олон улсынхаа данснаас $500 зарцуулаад Binance дээр бол 487 USDT төр болгож хүлээн авах нэг гэсэн. Энэ хоорондох буюу одоо шимтгэл хасагдана гэж ойлгох хэрэгтэй. За ингээд саяны тоогоо хийгээд оронгууд яа гэхээр хамгийн анх юу хийж байгаа орлого хийж дөнгөж одоо карта холбох гэж байгаа хүмүүс бол одоо үүний дараа энэ receive гэдгийн дараа бол ийм бичиг гарч ирнэ. За карт info буюу картныхаа мэдээллийг оруулах хэсэг. За энэ дээр нь өөрийнхөө first name гэдэг дээр нь өөрийнхөө нэрийг, last name авах. За картны нөгөө олон оронтой код байгаа тэрийг за тэгээд хүчинтэй хугацаа хэд одоо 22 оны тэдэн сар ч гэдэг юм хүчинтэй хугацаа. За сүүм код гэдэг дээр нь картны арсалд байдаг 3 оронтой код байгаа тийм ээ. За тэрийг хийн. За тэгээд next гэдэг дарна. Next гэд дарахаар за ер нь зүгээр жишээ шүү заяа би зохиоцсон гэсэн үг. За ингээд next гэд дарахаар яах вэ гэхээр та одоо нэг USDT трийг 1.2 USD доллараар одоо хөрвүүлэгдэж гэсэн ханшны зөрүүг энд харуулж байна. За тэгээд $500 зарцуулаад 487 одоо 10.58 USDT төр таны Binance-ийн дансанд орно гэдгийг харуулж байна. За ингээд цааш нь continue дарангууд яах юм гэхээр billing address буюу одоо манайхаар бол гэрээ хаягаа оруулж байгаа. Гэрийн хаягийг англиар бичих хэсэг гарч ирнэ. За энэ дээр бол тэр нөгөө хэсгийг бол харуулах боломжгүй. Ягаад гэхээр надад нөгөө карт холбоогүй данс байхгүй байсан учраас та бүхэнд аль болох зүгээр тайлбарлаад хүргэчихье. За ингээд хоёр дахь картны мэдээлэл оруулсны дараах хоёр дахь халах нь бол гэрээ хаяг оруулах хэсэг байна. За тэрэн дээр нь гэрийн хаягаа англиар оруулах хэрэгтэй. За тэгээд continue дарангууд таны энд заасан буюу $500
зарцуулаад 487 USD Tether маань таны одоо Binance-ийн данс руу ороод тэгээ яадаг вэхээр одоо successful буюу амжилттай хийгдлээ гэсэн тийм ногоон бичиг бол гарч ирээд ингээд гүйлгээ бол хийгдэж байна гэсэн. Ер нь нэг тэгж удаж мудахгүй тэр дороо л та хэрвээ одоо Монголд нээсэн дансандаа л доллар маань хүржил байх юм бол шууд л тэр дороо Binance-ийн дансанд таны сонгосон одоо криптогоор хөрвөөд орох боломжтой гэсэн. Яг зүгээр шимтгэл арай өндөр. Жишээ нь 500 USD доллар зарцуулаад цаанаа очихдоо 487 гэдэг чинь одоо бараг за 500 гэдэг чинь 13 долларын шимтгэл байна уу да. Тэгээ энэ мэтлэн шимтгэл өндөрлөх гэхгүй бол ер нь ороод тэр даруйдаа л Binance-ийн дансанд бол ороод ирнэ. За тэгээд авсан USD Tether-ээр та бүхэн Ethereum, Bitcoin, BNB ч юм аль нэгэн coin-ыг одоо өргөлжлүүлэн худалдан авах боломжтой болно гэсэн. За тэгээд та бүхэн өөрсдийнхөө даасан дээр туршаад үзээрэй. За тэгээд асууж тодруулах зүйл байвал бас комент хэсэгт асууж болно. За үүний дараагийн миний заах байгаа зүйл нь юу гэхээр дараагийн бичлэгээрээ би Binance-ийн одоо Binance-ийн нэг данснаас нөгөө данс руу ямар нэгэн одоо шимтгэлгүйгээр USD Tether-ыг яаж шилжүүлэх юм